Төр засах нь иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, хэрэгжүүлэлт нь нээлттэй, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулах ёстой. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэв. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал аюулгүй байдлын хүрээнд санаачлалыг сайхан явсан. Одоо амжилттай явж байгаа. Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ бүтээгдэхүүнүүд бий болж байна. Эрүүл хүнснүүд бий болж байна. Хүнсний хувьсгал бол Орхон аймагт бол сайхан хэрэгжиж байгаа. Ер нь бол энэ хүнсний хувьсгал гэдэг бол үндэсний дархлаа юм аа. Суурин дээр буусан сайхан ажил болж байна гэж туйлын их баярлж байна. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хянах лабораторийн хүчин чадал маань бол нэг номерт байх ёстой. Стандартыг ярихаас өмнө хүний нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй. Манай болохоор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэнгүүд хүнсний технологич, хүнсний инженер манай ангиас олохгүй байгаа байхгүй юу? Энэ малчид дээрээс мадаас авахгүй байна. Бэлчээрийн даац хэтрээд байхад малынхаа ашиг шимэг 100% ашигламаар байна. Одоо сүүлийн үед сүү авахгүй очиход үнээ саадаг хөнгүү болцсон. Сайлч нь байхгүй. Энэ бүгдийг чинь хийхэд товч хилгааны үнэн нэмэгдэж байна. Дулааны үнэн нэмэгдэж байна. Өсөхгүй юм алга нэг үгүй шүү дээ. Бид бараг ашиг үлдэхгүй байна. Ажилчдаа цалин өгч байгаа. Дээрэс нь энэ зардлуудыг төлж байгаа. Аж ахуйн нэгжид ирж байгаа дарамт бол дэндүү өндөр байгаа. Сайн одоо хүнстэй байхын тулд сайн малтай байх хэрэгтэй. Энийг сайн малтай байхын тулд сайн үржлийн ажлыг сайн зохион байгуулахад ёстой. Одоо боловсруулах үйлдвэрээ бүгдийг ашиглалтанд оруулж чадах юм бол хойд урд хөрстэйгөө холбогдох боловсруулах. Энэ бол хамгийн том төсөл шүү дээ. Ер нь бол одоо бид нар юу ч үйлдвэрлэж болох юм байна. Борлуулалт бол одоо бидэнд хүнд байна. Зорилго бол тодорхой байна. Орон нутгатаа одоо 100% орон нутгийнхаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих. Тэгээд газрынхаа доорхойг ухаж биш, газрынхаа хөрсийг ашиглан хөгжицгээе гэж одоо уриалъя. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд хүнсний хувьсгал мэргэжлийн холбооны тэргүүн Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах зөвлөлт уулзалтыг хөдөө орон нутагт зохион байгуулж 1000 гаруй үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй биеэр уулзан санал зөвлөмжүүдийг сонслоо. Орхон аймаг дахь зөвлөлт уулзалт. Орхон аймагт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог бага хүүтэй урт хугацаатай хөнгөлөлтөө зээлд 89 иргэн аж ахуй нэгж хамрагдаж дотоодын хүнсний хангамжаа өсгөжээ. Мөн аймаг орон нутгийн зүгээс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж жил бүр 500-аас 1000 айл өрхийг хамруулж байна. Экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд үндэсний томоохон хөдөлгөөнүүдийг Монгол Улсын ерөнхийлөг санаачилж байна. Засгийн газрын тэргүүн санаачилж байна. Мөн улсын их хурлын даргын санаачлахтай шинэ хоршоо хүртэл ингээд явж байгаа. Тийм учраас өнөөдөр Монгол Улсын хэмжээнд үндэсний үйлдвэрлэл буюу уулархайн бус салбарыг хөгжүүлэхээр бид бүхэн ажиллаж байна. За ингээд төлөвлөгөөгөө бид 4 чиглэлээр 23 зорилтын хүрээнд 49 арга хэмжээ төлөвлөсөн. За хэрэгжилт бол өнөөдрийн байдлаар үнэлгээгээр 87.9% явж байна. Энэ хүрээнд бол 23 онд 45 иргэн аж ахуй нэгжид 15 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. За 24 онд 44 иргэн аж ахуй нэгжид 9.4 тэрбум төгрөгийн зээл. За нийтдээ үндэсний хангамж хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн хүрээнд 24.4 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Хүнсний хувьсгал бол Орхон аймагт бол сайхан хэрэгжиж байгаа. Орон нутгаас бол манай сүүний салбарт бол нэлээд сайн дэмжлэг үзүүлсэн. Одоо төвийн бүслүүгээ бүх юмнууд нь төвлөрчихсөн. Энэ зах руугаа ингээд бодлого нь бага хэрэгжээд байна удаа гэж харж байна. Эрдэнэ тогтмонд 100 гаруй мянган хүн амтай шүү дээ. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хянах, мал аж ахуйн гаралтай түүхэд бүтээгдэхүүн тавих. Энэ хяналтыг сайжруулах. Лабораторийн хүчин чадал маань бол нэг номерт байх хэрэгтэй. Нэгүрлүүл Орхон аймгийн мал эмнэлгийн газар лаборатори суурилсан одоо ийм мал эмнэлэг ингэж хөгжих хэрэгтэй маа. Хөдөлгөөнд хүлэмжийн технологиг ашиглаад ил талбайгаас нэг 2 удаа ургац авчдаг. 5 сарын дундаас шинэ ногоогоо идчихдэг. 12 сар хүртэл те.
Тэгээ ийм технологиудыг бид нэр ашиглаасаа гэж бодож байна. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ юуны хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авсан байгаа би одоо нодлонгийн тухайд. Эргэлтийн хөрөнгийн зээл бол маш их өрөө өгж өгсөн их сайн зээл байсан. Ийм одоо сайн сайшаалтай ийм сайхан ийм ажлыг хийж байгаа Монгол улсынхаа ерөнхийлөгч за мөн энд хүрэлцэн ирсэн энэ хүмүүстээ бүгдэнд нь талархаж байна. Өвөр хангай аймаг дахь зөвлөлөх уулзалт. Өвөр хангай аймагт 55 хүнсний үйлдвэр аж ахуй нэгж хүнсний хувьсгалын хүрээнд олгогддог хөнгөлөлтөө зээлд хамрагдаж аймгийн дотоодоос хангах хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг өсгөхөөр хамтран ажиллаж байна. Ингэхдээ газар тариалан, мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех байгуулахад анхаарч төр хувийн хэвшлийн түншлийг сайжруулан нутгийн брэнд бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилготой юм а. Энэ томоохон зорилт арга хэмжээнүүдийг одоо бас нэг үр дүнгийн сааруулж байгаа гол юм энэ банкуд байна гэж би харж байгаа маа. Бүх юм банкн дээр очиод гацчих. Энэ бүгдийг чинь хийхэд тов цахилгааны үнэн нэм гэдэг ч байна. Дулааны үнэн нэм гэдэг чинь өсөхгүй юм алга нэг үгүй л. Биднэрт бараг ашиг үлдэхгүй байна. Ажилчдаа цалин өгч байгаа. Дээрэс нь энэ зардлуудыг төлж байгаа. Энэ зардлууд нөгөө хувь хүнд ирж байгаа зардлыг зардлаасаа аж ахуй нэгжид ирж байгаа дарамт бол дэндүү өндөр байгаа. Хаан банк гэхэд одоо 30 харилцагчид нь 2.8 тэрбум төгрөгийн 6.7 гэж 2.8 тэрбум төгрөгийг хамтарч олгосон байна. Хамтраагүй биш хамтарсан, дэмжээгүй биш дэмжиж байгаа. Банкны шаардлага гэж байгаа. За барьц өргөний шаардлага гэж ярьдаг. За яг энэ төсөлбөрийн зээлэн дээр Батлан даалтын сан өөрөө гараад очдөг. Оролцдоггүй. Батлан даалтын сангаа энэ рүү татаж оруулцуулахыг хүсмээр байна. Ангийн хэмжээ 44.7 тэрбум төгрөгийн хоршооны гишүүн шинэ хоршооны гишүүн машины зээлийг 44.7 тэрбум төгрөг олгосон гэсэн тоо мэдээлэл байна. За энэ дээр хэд бол манай банкны зүгээс бол одоо 30% хамтарч оролцсон, дэмжиж ажилласан. Тэгэхээр манай бизнес эрхлэгч нөхдүүд одоо ингээ хоршоо байгуулад ингээ авах юм бол сумын хоршоо хөгжүүлэх сан дээр чинь бол нэг хэдэн төгрөгийн зээл сум болгон дээр байгаа гэдгийг нь бас хэлье. За тэгэхээр өнөөдөр бас бид бүхэн бас энэ хүнсний хувьсгалын чиглэлээр өнгөрсөн онуудад хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар сайхан нээлттэй ярилцлаа гэж үзэж байна. За үүнд бол мэдээж энэ асуудал дээр гол гаргалгаа гаргаж байгаа ерөнхийлөгчийн тамгын газар. За энэ асуудлыг хариуцдаг манай ерөнхийлөгчийн зөвлөх даваа баяр зөвлөх маань ирж за манай энэ бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчтэй ингэж уулзаж бодит мэдээллийг өгсөн явдал аймгийн удирдлагуудын хувьд бол талархалтай байгаа. Оролцож байгаа төлөөллүүдээс энэ чиглэлийн одоо цааш нь үргэлжлүүлж өгөөч. Бид нар цаашаа доктортой явуулахын тулд дахиад энэ одоо хүнсний хувьсгалын хүрээнд хэрэгжиж байгаа арга хэмжээнүүдийн төрийн дэмжлэг, хөнгөлөлттэй санхүүжилтийн дэмжлэг маш хэрэгтэй байна гэдэг саналуудыг гаргасан. Дотоодын хүнсний хэрэгцээгээ 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна бүс нутагтаа хүнс экспортлогч улс болох зорилгыг биелүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэгчдийг дэмжсэн дараах урамшууллыг олгож байгаа юм. Хүнс хөдөө аж ахуйн салбарт олгож буй урамшуулал. Улаан буудаан чанараас хамаарч тоон тутамд 55-аас 100 мянган төгрөг. Сүүний урамшуулал литр тутамд 1000 төгрөг. Мөн шарманжин, байцаа, чинжүү хүнс болон үрийн улаан буудай, навчид ногоо зэрэг 10 төрлийн хүнсний ногоонд тоон тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна. Говьсөмбөр аймаг дахь зөвлөлөх уулзалт.
Говьсөнбүр аймаг хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд махны хэрэгцээг дотоодоос 100% хангахын сацуу. Төмс гурилан бүтээгдэхүүний хангамж 30-аас 40%-аар нэмжээ. Мөн махны удирдлын нөөц жил бүр 30-аас 40 тонноор бүрдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж 41% хүрсэн байна. Хүнсний хувьсгалын 2 дахь үе шат эхлэхтэй холбоотойгоор энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг нэлээд нэмэгдүүлэх, төрөөс илүү орон нутг руу энэ жижиг дунд бизнесийг хүнсний үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор өөр одоо ямар нэгэн байдлаар санхүүжилтийг нэмэгдүүлэх юм шаардлага байна л гэж үзэж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхүйн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1-р зөвлөмж 2022 онд Улсын хурлын 36 дугаар тогтоол, 2023 онд Улсын хурлын төр хорооны 2 дугаар тогтоол, засгийн газрын 63 дугаар тогтоол тус батлагдсан юм а. Ингэхдээ төрийн 35 байгууллага хамтран 5 чиглэлийн хүрээнд 114 төрлийн арга хэмжээг төр хувийн хөвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Үүнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 1.2 их 80 гаруй төгрөгийн 5-аас 6% хүүтэй 3-аас 5 жилийн хугацаатай хөнгөлөлтөө зээлийг олгон хүнсний хангамж аюулгүй байдлад үндэсний хөдөлгөөний хүрээнд засгийн газраас олон төрлийн шийдвэрээр дэмжиж байгаа юм. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50-аас 90% хөнгөлөлт үзүүлж 19 чиглэлийн 428 нэр төрлийн импортын барааны гайлын татварын хөнгөлөлт үзүүлжээ. 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6%-аар өсжээ. Үүний 3.6% өсөлтийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүлсэн байна. Булган аймаг дахь зөвлөлөх уулзалт. Булган аймаг 60 мянган гаруй хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-ийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг байна. 2024 онд мал аж ахуйн салбараас 273.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн 14 иргэн аж ахуй нэгж хөнгөлөлтөө зээлд хамрагдаж махан бүтээгдэхүүн болон төмс хүнсний ногооны дотоодын хангамжийн хэмжээг нэмэгдүүлж чаджээ. Булган аймаг маань 2024 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 630 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. За эдгээр одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлж байгаа энэ дүнгийн 60.1% болохоор хөдөө аж ахуйн салбар эжилдэг ийм одоо онцлогтой. Ерөнхийдөө бол хөдөө аж ахуй буюу одоо мал аж ахуй газар тариалан дээр түшгэлсэн өөрсдийнхөө эдийн засгийн эргэлтийг бий болгож явдаг ийм аймаг байгаа. Бид нар ингээд үйлдвэрлэлийн бодлогороо бол одоо хаана орон нутаг хаана анхаарч яадаг. Үйлдвэр байгуулах бол боломжтой байна. Ер нь бол одоо бид нар юу ч үйлдвэрлэж болох юм байна. Бас энэ дээр одоо анхаар амрын юмнууд ингээд орон нутагт ийм үйлдвэрлэл явж байгаад юу байна гэхээр энэ ерөөсө борлуулалт. Борлуулалт бол одоо бидэнд хүнд байна. Бид нар энэ хүнсний хувьсгал, хүнсний асуудлыг шийдэхэд бол суурьаар нь тогтолцоог нь зөв тавиад өгчнө. Тэгээд тогтолцоо нь зөв байх юм бол цаашаага аль нам бос төр аль ямар дарга байхаас үр шалтгаалаад энэ Монгол улсын хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал шийдэгдэнэ. Ер нь бол энэ хүнсний хувьсгал гэдэг бол үндэсний дархлаа юм аа. Тэгэхээр энийг бид нэр сумандаа, багтаа, аймагтаа манлайлж, энд нь өөрт нь өөр юм шиг нутгшуулж ингэж ажиллаж ээж, иргэдийн оролцоотой хамтарч ажиллаж ээж энэ маань биелэлээ болно. Тэгэхээр хүнсний хувьсгал энэ хөдөлгөөн маань эхлээд 2.5 жилд нэлээд одоо өргөн цар хүрээтэй цаашаа харж олох бидний одоо аль уулын орилыг харах ёстой юм гэдгийг бас чиглүүлж өгсөн ингээ ажиллаж байна. Зорилго бол тодорхой байна. Орон нутагтаа одоо 100%
орон нутгийнхаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, тэгээ экспортод цаашлуулах, экспортод бүтээгдэхүүн гаргах. Сум орон нутагта багийнхаа төвшөнд, бүр өрхийн төвшөнд, тийм ээ, өрхийн амжиргааныхын төвшинг амьдралын чанарыг дээшлүүлэх үйл ажиллагаанд бол энэ ач холбогдолтой Монгол улсын тусгаар тогтнолын төлөө нөгөө сайхан үнэт зүйлүүдийг хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаанд бол чухал зүйл болж суурин дээр буусан сайхан ажил болж байна гэж туйлын их баярлж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Булган аймагт хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлдвэр технологийн паркийг байгуулах бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангасан мах сүүн бүтээгдэхүүнээр хойд бүсийн иргэдийг хангахын зэрэгцээ түүний дагалдах баялаг, арьс шир боловсруулах, ноос угаах зэрэг үйлдвэрүүдийг барихаар төлөвлөдөггүй. 10-аад газарт нь бүтээн байгуулалт дэд бүтцийн ажлуудыг шийдээд үлдэх 80 гаруй газар дээр нь хувийн хвшлийнхний оролцоог хангая. Бид ийшээ яг зориод байгаа вэ гэхээр одоо Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүсчлэн хөгжлийн үзэл баримтлал төр одоо заасан байгаа бага илэх бомбтыг нээх. Гэд хэрвээ аймагт бага илэх бомб нэгдчих юм бол урагшаа зам тээврийн яамны төлөвлөлт нь одоо босоо техникийн авцаам явж байгаа шүү дээ манай аймагт. Босоо техникийн авцаамаар Аршаант ороод Аршаантаас Арангаан аймгийн Өврангаан аймгийн хар хорин сумаас урагшаа хам богд руу ороод шивөөрөн бомбд орох зорилготой юм билээ. Тэгэхээр бид засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бүсчлэн хөгжлийн үзэл баримталтайгаа уялдуулаад ямар ч хойд бүстэй бид нар хөдөө аж ахуй, эрчимцэн хөдөө аж ахуйг ялгарыг нөгөө боловсруулах үйлдвэрээр ялгарыг гээд одоо зориод хэрвээ бид тэгээд одоо боловсруулах үйлдвэрээ бүгдийг ашиглалтанд оруулж чадах юм бол хойд урд хөрштэйгөө холбогдох Танай холбоос энэ бол хамгийн том төсөл шүү дээ. Одоо энэ шиг мах боловсруулах үйлдвэр гэж төлөвлөлтөөр явчихж байгаа. Аймгийн их том хамгийн төсөл энэ. Одоо нөгөө бүсийн хөгжлийн хувьд те. Хүнсний үндэсний хөдөлгөөний хүрээнд баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэл төвчд маань хүнсний хувьсгалаас бас нэлээд түрүүн зээл аваад аймгийнхаа хүнсний хангамжийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайн одоо орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгч нар маань аймгийнхаа хүнсний хэрэгцээг одоо хангаж ажиллах боломж бүрэн байна. За мэдээж бас барьцаа хөрөнгөө шаардлага хангахгүй үүднээс бас олон азон аж ахуй нэгж бас зээл авч чадаагүйгээ бас ярьж байна. Цаашдаа үргэлжлээд энэ хүнсний хувьсгалын зээлийг орон нутагт олгож орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгч нар одоо баялаг бүтээгчид өрхөө үйлдвэрлэгчдэд төлхөө дэмжихийг бас хүсэж байна. Зөвлөлт уулзалтанд оролцсон орон нутгийн баялаг бүтээгчид хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж үйлдвэрлэл, техник технологийн хөгжлийг 21 аймагт жигд түгээх, жижиг дунд үйлдвэрүүдийг илүү өргөн хүрээнд дэмжих шаардлагатайг онцолж байлаа. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн цаашид хүнс үйлдвэрлэлийн салбарт бус Монгол улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлж, ирээдүйн хойчтой эрүүл баталгаатай амьдрах орчныг бүтээх томоохон хөрөнгө оруулалт болж буйг баялаг бүтээгчид онцлон тэмдэглэлээ. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе.